За 3 дугаарт нь чанарын тухай асуудлыг бас ярьсан. Усны нөөцийн зөвлөлийн гишүүдийн зүгээс туул гол дээр гол дээгүүр тавигдах 7.2 км урттай гүүрний зүгээс ямар бохирдлын одоо аюул учруулж болох вэ гэдэг талаар тодорхой судалгаа, тодорхой нөлөөллийг гаргаж ирсэн байхыг шаардсан. За одоо байгаа бидэнд байгаа мэдээлэл бол та бүхэнд харж байна. Нийт уртын 108 км-ын цэвэр ангилд ордог туул голын хувьд. Нийтэд үлдсэн хэсэг нь 750 гаруй км нь бохир. За маш тодорхой хэсэг дээр одоо өчигдөр бас манай нийслэлийн болоод иргэд очсон байх шиг байсан. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн доод хэсэг дээр бол маш бохир гэсэн ийм байдалтайгаар 2008 онд дэлхийн хамгийн бохирдолтой 10 голын нэгээр нэрлэгдэжсэн. Түүнээс хойш бохирдол бол улам нэмэгдэж байгаа. Нөхөн жорлонгоос ахуулаад. За ингээд ийм байдалтай байгаа дээр дахиад бохирдлын асуудал ярих шаардлагатай болж эхэлж байгаа учраас энэ туулгалд үзүүлэх чанарын нөлөөллийг тодорхойлж ирэх шаардлагатай гэсэн ийм байдлаар усны нөөцийн зөвлөлийн зүгээс саяын хэлсэн үерийн аюулын эрсдлийг тооцоолох, газрын доор хусанд нөлөөлөх нөлөөллийг наривчил загварчлалаар гаргаж ирэх, 3 дугаарт нь чанарын нөлөөлөх гэсэн энэ 3 зүйлийг тооцоолоогүй байна.